Улаанбаатар хотынхоо төв стадионд энэ сайхан гацуур мод болон одоо энэ гулгалтын талбай хийсэн байгаа. Тэгээ би өнөөдөр бас яг энэний ойрхон бас найзуудтайгаа шинэ жилийн оройн нэг хоол идээд сууж агаад бас манай төв цэнгэлэг маань гоё болцсон. Өдөр бас ерхий сайд маань хотын дарга маань ороод гарсан учраас бас өнөөдөр нэг ороод гарья гэд хажуугаар нь явж байгаад бас ороод гарч байна. За ер нь яг энэ жил бас өдөр хотын дарга гэсэн Улаанбаатар хотод маань одоо энэ өвлийн байдал дээр бүх дүүргүүд дээр төвийн 6 дүүрэг дээр бас ёлкоцсаад хүүхдүүд залуучууд маань чөлөө цагаа өнгөрүүлэх ийм төвүүдийг бас өвлийн үйлрэлд гоё хийгээд байна. Тэгээ ингээд хэдүүлээ төв цэнгэлдэх хүрээлэн дээр за нэг таньдаг залуутайгаас таарлаа. За орой минь. За ажил сайн уу? Тий. Би бас сая энэ найзуудтайгаа сууж байгаад бас яваад өнгөрөөгээд гэр бүлтэйг явж байна. Түмэцгэрл. За манай Баяс сүрээ гээд бид тэр энэ дээр өмнө компани дээр 5-7 юун дээр төслөөр хамтарч ажиллаж ирсэн те. Түмээ маань явж байна. Хант сая манай энэ Vegas ихтэй байдаг нэг агарлаад өдөр тий. Агаарлахыг гараад хүүхдүүд нь гулгаж байна уу? Охин их нэртэй явж байна те. Би бас яг орж ирээд бас яг чи найзтайгаа сууж байгаа. Тэгээд үзэгчтэйгөө үзүүлчихээ. За манай бас нэг найз таарлаа их сануурсруу хотоос Монгол Улаанбаатар жижигхэн одоос дэлхий жижигхэн болоод байгаа. Энд тийм таньдаг хүмүүс их таарнаа. За ингээд тогтчлтоос ихэж гоё болсон байна. Би бас өдөр хотын даргын лайвс үчичээд нэг ирж үзье та гэж бодоод байцсан. Хүүхдүүд маань энэ бас хүмүүс бас гулгаж гин. За энэ ч ингээд хоёр хэсэг бол талбайг хуваацсан харагдаж байна. Хоолын гацуур мод энэ ч бол харцсангуу нэг тамирчид юм уу хоккей тоглох гээд хүүхдүүд бол бэлтгэл хийж гин. За нөгөө талд бол яг хөө иргэд маань бол энгийн байдлаар чөлөөтэй гулгаж байгаа юм байна. Яг энэ талтаа хойдолтой баг шиг байна те. Хойдолтой бол хоккей тоглох гээд дуун байна уу? Байгаа зү те. За дээшээ бод үзхээ. За би бас өнөөдөр орой ингээд ярингаас 25 оныхаа ажлыг ерөөхдөө бас дүгнээд ярьчих гэж бодож байна. За 2025 онд нийслэлийн баг хамт олон юу хийвэ гэдэг тийм ээ. Дэд үсэх хөрөнгө оруулалтаасаа гэдэг. За бид нар бол Улаанбаатар хотын хэмжээнд 16 том мега төсөл гээд 2025 оны чинь засгийн газраас Улаанбаатарыг дэмжих жил болгон зарласан. Үүнээс бол 10 том бол мега төслөөр гэрээлээд явсан жил амжилттай байж байгаа. За 11 дахь 12 дахь буюу метро болон тойрог 1-р зам төслүүд бол нээлттэй ингээд байсан. Тэгэхээр энэ жил 2025 онд бол 10 том 12 том төслийг бэлтгэл ажлаас гаргаж 10 том төслийг гэрээлнэ гэдэг бол маш том амжилт. Улаанбаатар хотод Монгол улс сүүлийн 40 жил нэг жилийн ингэж олон том төслийг гаранаас гаргаж ирсэнс түүх байхгүй. Энэ дээр бол манай төрслийн дэд үтцийн холбогдлолтой газар агентлаг яам компаниуд бол хамтарч ажилласан байж байгаа. За энэ талаа ингээ харахад бол эргээд туцаа талбар руу орчих. Хүүхдүүд иргэд маань ингээ чөлөөтэй гоё гулгаж гин. Энд ч гоё ая явж гин. Энэгээр тийм ээ. Ингээд ороод бол чөлөөтэй гулгаж болж байгаа юм байна. Тишүүрээ аваад. За сайн байцгаана уу. Чи өөр газрын бас лайв бичлэг яваад байх шиг байна тийм ээ. Өөр газрын бичлэгтэй явж байна. За иргэд бол энэ талтаа ингээд сууж болж байгаа юм байна. Энд чи бас бүүтнүүд байна. Бүүтэн дээрээс ундаа цайгаараас үлчиж байгаа юм шиг байна. Очиж сонирхоо хэдүүлээ. Сайн байна уу? За юм худалдааж байгаа юу те? Юу байгаа бол? Одоо орол халуун уух зүйлс байна. Хөдөө уух зүйлс. Юу вэ? Халуун цэцэргэн арц. Арц уу? Арц уу? Чи нэг арц уу? Хоёр арц авчдаг хөө. За энэ ч ингээд халуун уух юмар үлчиж байгаа маань. Халуун юм шууд халуунаар гарч байгаа юу те? За хоёр арц авъя гэсэн байна. Хоёр арц бас аванга. За энэ ч дахиад нэг хоёр түүц байж байна. Иргэд энэ ч ингээд сууж болж байна. Зүлэг өвс тарьсан байж байна. Гарах болсноо. Халуун юм байгаа юу? Нэгэд. За. Ирэх үү? За тэгвэл 10 минутын дараа буцаад ирье. За халуун арц маань 10 минутын дараа эргээд ирнэ гэсэн байж байна. За энэ ч бол бас за алтан гэрлээ наашаа харуулъя. За иргэд арц маань байхгүй болсон шүү. За энэ ч ингээд иргэд маань өнөөдөр халуун юм уугаад
өвсөн дээр суугаад ингээд галтаа бас байна те дулаахан гал асаасаа бас байж гэн. Даарж байгаа хүмүүс бол ийшээ бас ойртоод халууцч болох юм байна. Гэхдээ галынхын юуг нь юу ачиж шилэн ийм юугаар бас игээд ингэсэн байж гэн. За энэ ч сууж болж гэн. За хоёул ийшээ ингээд тойр идэг үү? Өсөө отгон үзүүлээд. За энэ ч ингээд маргааш скелетийн түүцүүд жижиг хэмжээний худалдааны цэгүүд ажиллаад ингээд жигдэрх юм байна. Өнөөдөр бол дөнгөж нээгдэж байгаа учраас зарим зүйлүүд нь бол ирж амжаагүй ингээд байж байна. Тэгээд дөрвөн ширхэг энэгээр бол халуун уух юмудаа худалдаалах юм байна тийм ээ. Халуун уух юмудаа худалдаалаад энэ ч ингээд сайхан ирж суугаад халуун юмаа уугаад болгож байгаа хүмүүсийг ингээд үзээд бас явах боломжтой байна. За энэ ч мөсөн гулгуур байж байна. За энэ бошгнууд байна. Энэ ч бас ингээд гал асаас сулаацуулах юм шиг байна. Би бас сайн мэдэхгүй байгаа тийм. Өнөөдөр анх удаа ирж байна. Өдөр хотын дарга ерхий сайд хоёрын лайвыг үзсэн. Тэгээ өнөөдөр энэ чинь ойрхон нэг юм найзуудтайгаа арга хэмжээтэй байгаа учраас бас ороод гарыг гэж одоод бол ирлээ. За энэ чинь хүүхдүүдийн маань мөсөн гулгуур байж байна. Мөсөн гулгуур дээр мөсөн гулгуур хийсэн байна. Мөсөн гулгууруудаа хийгээд хүүхдүүд маань гулгаж байгаа ийм байдалтай. За ингээд стадионы уртлын хэсэг бол ингээд хоосон байж байгаа юм байна. Юу зүтгэл хэсэг тийм ээ. Зүүн уртлын хэсэг. За ингээд стадионд өнөөдөр өвлийн уур амьсгал орсон. Сүл модоо тойроод хүүхдүүд маань тоглоо. Гэр бүлэрээ хүмүүс гулгаад ингээд сайхан байж байна. Иш яах юм те. За ер нь бас яг бид нар хүүхд тахтай их гулгадаг байсан тишүүрээр би чи Төмөр замын 73 дугаар сургуулийг төгссөн. Цаашаа 20 дугаар сургууль гэх тийшээ 20-ын урдлын одоо гулгуур канкигаар гулгадаг тишүүрийн газар очиж их гулгадаг байсан. Өвөл ер нь бас их халууцаад хөдөлгөөн хийгээд их зүгээр байдаг. За ийм байж байгаа. Тэгээ манай Монгол улс ч бол дөрвөн удирдалтаас зүгээр ашиглаад өвлийн спорт бизнесийг бас хөгжүүлэх юм боломжтой гоё улс байж байгаа. За ингээд стадион бол ерөөхдөө бол их гоё болжээ. Стадион бол ерөөхдөө их гоё болсон байж байна. Одоо ингээд энэ ч мөсөн талбайгаа дисцсан тишүүртэйгээ юм байж байна. За юу яах вэ? Жогон холдож байгаа Улаанбаатар хотынхаа бүтээн байгуулалтын ажлуудыг. За 2025 он бол ерөөхдөө дөрвөлсөн Улаанбаатар хотын одоо өнгөрсөн 40 жилийн энэ бүтээн байгуулалт хотын агарын бохирдол төгжиглэсэн 2 том асуудлаа шийдэхин тулд бид нар яг энэ суур том автозамууд, нийтийн тээвэр, дулааны их цэцлэгээ станц гэх мэт одоо 10 том мега төслөө бид нар бол амжилттай гэрэл чадсан ийм одоо үр дүнгээр 2025 он огтж байна. 2 тендер маань нээлттэй байж байгаа. За энэ хоёроо шалгаруулчих юм бол ингээ 12. За цаана дахиад 4 төсөл арга хэмжээ байж байна. За 4 төсөл арга хэмжээнд дээр болохоор мэдээж тэзүүг дуусгах, зарим судалгаа тооцоогоо дуусгах, санхүүжилтийн их үзрийг шийдэх гэдэг ажлууд байж байгаа. Ингээд бид нар 2026 оны одоо багтаагаад 16 мега төслөө бүгдийг эхлүүлсэн амжилттай явж гин гэж ер нь төлөвлөж байгаа. Тэгээд 2027 оны наадмын үеэс манай туулын хурдны замын маань зорчих хөдөлгөөн нээгдэн гэсэн юм төлөвлөгөөтэй буюу 2027 оны 2 дугаар улирал 2 дугаар хагасаас эхлээд бидний төслийн маань үр дүнгууд гараад эхнээсээ төслүүд маань ашиглалтанд ороод эхэлнэ. Энэ бол Улаанбаатар хотын одоо биднүүсийн аав ээж өвөө эмээгийн үед дээр ч орж хийгдэг байсан энэ том агаарын бохирдол төгжрөл гэдэг асуудлуудыг үүсгэсэн энэ том суур дэд төцүүд байгаа. Энэ бол цэцлэгээ станц, шинэ нийтийн тээвэр, тарамбай, метро, дүүжин тээвэр, шинэ 20 минутын хот гэдэг ингээд Сэлб 20 минут маань өөрөө 3-4-р хороол дээр дахиад нэмэгдээд 2-3 дүдгээр хороол барьж байгаа юм шиг том хот байж байгаа. За эдгээр ийм том одоо бүтээн байгуулалтнуудаа 27-28 он гэд ашиглалтанд орно. Улаанбаатар хот маань үнэхээр өөр болно. Бид нар энэ бол түүхэн ийм амжилтыг бол хийж байгаа юм хамт 25 он бол энэ сайхан амжилтаар бас ингээд үдгэж чинь. Дээрээс нь бас бид нар Улаанбаатар хотоо бол нөгөө иргэндээ ээлтэй хүртээмжтэй олохын тулд хашаа хаашиг буулгах, нийтийн эдбэр газрыг чөлөөлөх, зөвшөөрлөгөө барьсан барилгуудыг буцаж нураах, нийтийн эдбэр газар буюу хүмүүсийн тав тухтай байх одоо гудамж талбай, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай эдрийг байгуулах тал дээр бол цаашид Улаанбаатар хотын баг бол анхаарч бол ажиллахаар ингээд ажиллаж байгаа. За үүний нэг жишээ бол Улаанбаатар хотод одоо сүүлийн 20-30 жил ашиглалтанд ороогүй байсан уртцагаан гих одоо гудмыг сайхан засч паркта дээрээ паркта доороо автомашины зогсоол бүх юм залуучууд гэр бүл одоо чөлөө цаг хотын төвд өнгөрүүлэх боломжтой юм одоо парк залуучуудын юм парк болгосон. Тэгээд эх жил үргэлжлээд бид нар 32-ын тойрог орчимд Улаанбаатар хотод дахиад парк нийтийн эдэлбэр газар хийх одоо ингээд
Улаанбаатар хотод ирэх жил 30 жижиг том 32 байрлалууд дээр бол чөлөөж юм паркууд одоо бүтээн байгуулалтын ажлуудыг бас хийж байгаа нийтийн хэлбэр газрыг бол хийхээр мөн дээрэс нь Улаанбаатар хотын гудамж, Сэлб голын эргийн тогтчил, Сэлб голын маань эргийн тогтчилт бол бас ирэх жил нэлээд гоё болохоор одоо 26 онд бол үргэлжлүүлээд хийн. Тэр натурын гүүр рүү холбож байгаа хоёр талын гүүрийг гоё болгоно. Хоёр талын голын талаар ялах эргийг бас гоё болгоно. Хүмүүс чөлөө цагаараа хүүхдтэйгээ тэнцээ зугаалах, салхилах, голын эргээд дагаад зугаалах ийм боломжтой болохоор ер нь Улаанбаатар хотынхоо төвийг одоо ширэнгэн ой биш, иргэдээ ээлтэй гол ус байгальтайгаа ойрхон ногоон байгууламжтай хашаагүй тэгээ мэдээж камержуулаад гэмт хэрэгээс урдсан сэргийлсэн баг одоо асуудалтай ийм сайхан хотын төв болохоор хоттой хамгийн анхны бид нар одоо Сэлбийн хажуу 7 ширхэг шаталтай нуур ихээр ийм сайхан мөрөөдлийн сайхан хот болохоор одоо Нямбатар засаг даргаар ахлуулсан бидний хамт олон бол 25 онд нэлээд үр бүтээлтэй ажиллаа. Одоо 25 оноос нэлээд ийм сайхан үр бүтээлтэй угтж байгаа. 26 оны эхний хагас бол санхүү мөнгө ажлын үед бол нэлээд бэрхшээлтэй байх болно. Гэвч бид нар одоо 26 оныхоо эхний хагасыг давж гараад 27 онд орох юм бол эхний бүтээн байгуулалтууд маань дуусаж ирээд одоо явган зам, Сэлбийн бүтээн байгуулалт, туулын уртны зам эдгээр маань ингээд нүдэнд харагцуулж одоо ашиглалтанд ороод ирэхээр маань бидүүсийн бүтээн байгуулалтууд цаашаа бол зогсохгүй саадгүй ингээд цаахан явах ухаа гэж бодож байна. За одоо ингэж ерөөхдөө бол 2025 он бол ингээд товчхон дүгнэлээ. Яриад байвал бол дуушгүй зөндөө их ажил байгаа. Гэхдээ одоо Улаанбаатар хотын иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээж байгаа бид бүхнээсээ ингээд та бүхэндээ иргэдээ хандаад хэлэхэд бол Улаанбаатар хот маань 27-28 он гэхэд бол бүтээн байгуулалтын томоохон төслүүд бол хэрэгжиж дууснараа одоо цаашид 40-50 жил агаарын бохирдол төгжрөл гэж асуудлууд хүндрэхгүйгээр инженерийн дэд үтцүүдийг бол шийдээд ажиллаж байгааг бас дуулах таатай байгаа шүү. Хот гэдэг бол өөрөө хотод хүн тухтай амьдрахын тулд цахилгаантай ах хэрэгтэй, дулаантай ах хэрэгтэй, шинэ нийтийн тээврээр явах хэрэгтэй, аюулгүй гудамжтай ах хэрэгтэй. Гудамж талбай нь аюулгүй стандартыг хангасан цэвэрхэн цэмбэр ийм одоо байх хэрэгтэй. Хот гэдэг бол өөрөө энэ дэд үтцэц олон нийтийн одоо олуулаа хамтдаа амьдарч байгаа. Нэг хүний ирэх нөгөө өнөө ихээр хязгаарлагддаг. Хотын стандартыг юм мөрдүүлэх ёстой. Одоо хүнсний аюулгүй байдал, түүцний асуудлууд дахиад яригдж байна. Ийм одоо хамтын одоо амьдардаг ийм сайхан газар байдаг. Ийм учраас бас хотоо хэдүүлээ хотын стандартын дагуу сайхан иргэндээ ээлтэй, хүүхдүүдтэй ээлтэй, хүссэн ийм хүртээмжтэй хот болгохын төлөөс ажиллаж байгаа шүү гэж одоо 25 оноод өгнөд Улаанбаатарчуудаа шинэ оноо гэр бүлээрээ сайхан хүүхдүүдтэйгээ ад жаргалтай шинэ оноо гаргаад 26 онд нь Улаанбаатарчуудаа одоо хүсэж байгаа бүх зүйлийг бүтээж сайхан хотоо хамтдаа бүтээхин төлөө хамтдаа хичээе гэж одоо уриалъя.